Хэдүүлээ одоо жаахан цаг хугацаагаар айлж 1350 онд ч. За нүдэ анаа төсөөлье. Харанхуй бөхчм орчинд та байна. Цонхооч онгойлгох чадахгүй. Учир нь цонхны цаана аим шиг, гам шиг мангас байгаа. Хүүхдүүдээ авч гэрээсээ гарахдаа тэдний нүрийг нь таглан тэрвэрнэ. Учир нь тэдэнд гიშг зай байхгүй буюу газар дүүрэн цогц. Мөн тэдний муудсан үнэр ханхлана. Энд тэнд хүмүүс орилго чимээ гарч гудамжин дээр хүмүүс үхэж байна. Тэдний харах төдийд л хараад тархаж бас үхнэ гэж итгэж байлаа. Энд бол дэлхийн түүхэн тэмдэглэгдэн үлдсэн аимшигт хар тахал. Тахал эмээх өвчин. Хүн төрлөختнийг 5000 гаруй жилийн турш дарлаж ирсэн бөгөөд олон удаагийн дэгдэлд гарчав. Yersinia pestis нэртэй савхан хэлбэрт нянгаас үүдэлтэй 3 том цар тахал түүхэн тохиолдсон байдаг. Хамгийн ихнийх нь 6 дугаар зуунд гарсан. Энэ тахал Византын эзэнт гүрнийг сүрүүлж Юстиниагийн тахал хэмээн нэрлэгдсэн юм. Харин 3 дахь нь 19-р зууны дунд үед Хятадд эхэлж маш хурдан дэлхийд даяар тархсан. Гэтэ 1346 онд эхэлж ердөө 7 жилийн дотор 50 саяас илүү хүний амьд хүрсэн тахлыг бид хар тахал хэмээн нэрлэдэг. Дундад зуун бол мухар цусаг, шашны хийрхэл, мэдлэггүй байдалд давмгаасан үе байсан тул хүмүүс үүнийг ертөнцийн төгсгөл ирлээ гэж бодож байв. Үнэн хэрэгтээ энэ хүн төрлөختний түүхэнд хамгийн том цар тахал байсан юм. За ингээд харанхуй үеийн галзуурал тавтай морил. Yersinia pestis нянна. Зэрлэг мэрэгч амьтдын тоо толгой хамгийн шигүү байдаг бүс нутгуудын хооронд дамжин тархдаг. Ийм газруудыг тахлын байгалийн голомт гэж нэрлэдэг. Харин хүмүүс амьдардаг газарт мэрэгчд халдвар авмагц асуудал үүсч эхэлдэг. Гэрийн харах буюу хар харах нь усан онгоцны харах гэж нэрлэгддэг энэ бор эсвэл саарл харахаас ялгаатай нь хүмүүстэй илүү ойр амьдрах дуртай. Халдвар авсан харахны нэг бүлэг устгахад ихэвчлэн 2-7 хоног орчим хугацаа шаарддаг. Харин тэдэрт амьдардаг бөөснүүд энэ хугацаанд өөр эзэн буюу өөр нэгэн биеийг хайж эхэлдэг. Ингээд өлссөн, цөхөрсөн тэд хүмүүс рүү дайрна. Тахлын ян тээж аваа бөөсөн хүн рүү хоёр өөр аргаар халдварыг дамжуулж чаддаг. Нэгдүгээрт хазах үедээ нянг цусанд нь дамжуулна. Хоёрдугаарт халдвартай бөөсний ялгцад нь нян агуулдаг тул хүний арьс шалбархаагаар дамжин халдварлаж болно. Хар тахалыг хаанаас үүсэн тодорхойгүй ч зэрлэг харахнууд уг өвчнийг Өмнөд Азид хүн ам суурьсан газруудад дамжуулснаар ихсэн байх магадaltaй. Дараа нь тахал Хятад энтгээр дамжин урагшилж худалдааны замаар олон улсад тархсан. Үр тариа ангийн арьс тээвэрлсэн жин тээврийн цуваанд мэрэгч болон тэдний бөөс орогноход хамгийн тохиромжтой орчин байв. Тархалтын гол зам нь их газраар зүүн Европ руу мөн далайн замаар Итали руу байсан бололтой. Өнөөгийн Украины нутагт орших Каффа хотыг 1266 онд Генуягийн далайн бүгд найрамдах улс Алтан ордны зөвшөөрлөөр байгуулсан бөгөөд Генуя худалдаачдын усан онгоцны бомбт байжээ. Италийн худалдаачд болон тэдний хүлээн авч байсан Түрэг Монгол ноёдын харилцаа үргэлж хурцтмал байсан. 1307 онд монголчууд Алтан ордны нийслэл Сарай хотод амьдарч байсан бүх италичуудыг баривчилж Каффа хотыг бүсэлжээ. Үүний улмаас Генуячууд хотоо орхихоос өөр аргагүй болсон юм. Гэвч шинэ хаан Озбек италичуудыг талархан хүлээн авч 1340 он гэхэд Каффа дахин нэгэнтээ цэцэглэн хөгжсөн бомбт болсон байв. Харин 1345 онд дахин хаан солигдсноор Каффа бүсэлтэнд орлоо. Энэ бүслэлт Монголын цэргүүдийн тахлын халдварт нэрвэгдснээр төгсгөл болсон бөгөөд түүхэн тэмдэглэсэн биологийн дайны анхны тохиолдлоор монголчууд халдвартай цогцуудыг катапультаар хотын хамгаалтын хэрмийн цааш шидэж эхэлжээ. Каффагийн оршин суугчид тэнгэрээс ялзарсан цогцнууд унтахыг харахаас өөр юу ч хийж чадахгүй байв. Тэд аль болох олныг далаад хайсан ч аль хэдийн оройтсон байлаа. Генуячууд заваар зүхтахтаа тахлыг өөрсдөө хамт тээн явж эхлээд Константинополд дараа нь Итали руу хүргэснээр тэндээс Европ даяар Австри, Герман болон баруун газар дундын тэнгисийн Вант улсууд руу бүх чиглэл тархжээ. Тэндээсээ Францаар дамжин хойд зүг тархав. 1348 оны хавар гэхэд Папын ордон байсан авионт хүрч 6 дугаар сард Парист очижээ. Зуны үед Англид хүрч дараа жилийн зун Уэльс, Ирландд тархснаар 1350 онд Шотландд хүрсэн байна. Өвчний шинж тэмдэг Хойд Африк, ойрхон орнод Европт баяр ижил төстэй байсан ч янз бүрийн хэлбэрээр илэрч байв. Хамгийн анхны бөгөөд хамгийн түгээмэл хэлбэр нь бөөсний хазуулсан хэсгээ ойролцоо цэвэр үсрэх, тунгалгийн болчирхай томрох явдал байлаа. Тунгалгийн болчирхай биеийн олон хэсэгт байдагч тахлын үед маш өвдөлттэй хавдаж, цав, суг, заримдаа хүзүүнд үүсдэг байв. Үүнийг бубон гэж нэрлэдэг бөгөөд бубоны тахал гэхнэр эндээс үүссэн юм. Өвчин гинэт даарч хөрөх, арьс хатгуулах гэх мэт мэдрэмж төрөх, архаг ядаргаа, сэтгэл гутралаар эхэлдэг байв. Бубон тулсан хүмүүс өндөр халуурч, толгой нь хүчтэй өвдөнө. Заримдаа биен дээр нь жижиг цэврүү гарч арьсны өнгө нь жигд бус болон өөрчлөгдөнө. Өвчтөн ухаан балардах ба сэрүү үедээ чиг баримжаагаа алдах нь элбэг байжээ. Бубоны тахлаар өвчсөн хүмүүс 7 хоног орчимд эсэж чаддаг. Зарим нь эдгэрч байсан ч харамсалтай нь халдвар авсан хүмүүсийн 80% нь насарч байсан байна. Тахал өөр нэг хэлбэрээр уушгийг дайрч, амьсгалахад хүндрэл учруулах, цээжээр өвдөх, цэр цустай ханиалах шинж тэмдгүүд идэрч байв.
Уушигны хатгалгаатай төстэй энэ хэлбэрийг уушигны тахал гэж нэрлэдэг ба халдвартай хүнээс агаар туслаар шууд дамждаг байв. Мөн нян, хувцас, ор хүнжил дээр наалтсан бөөсний ялгцснаас амьсгалаар дамжин уушигнд орох боломжтой байв. Ийм золгүй байдлаар туссан хүмүүс хүчил төрөгчийн дутагдал, зүрхний дутагдлын улмаас хэд хоногийн дотор үхэх тохиолдолч байсан. Энэ нян маш тасан зохицох чадвартай тул цусанд нэвтэрч, цусыг хордуулдаг септицемийн тахлыг үүсгэж 24 цагийн дотор ч үхэл төрөх тохиолдол байсан. Түүнчлэн арьсаар нэвтрэх эсвэл хоол боловсруулах замд орч чадна. Энэ тахал хүний биед маш олон янзын аргаар халддаг байсан. Хар тахлын эхний 5 жилд нас баралтын түвшин маш өндөр байсан шалтгаан нь тахлын олон хэлбэр нэгэн зэрэг тархаж байсан байж магадгүй юм. Тиймээс уг өвчин анх нян тээгч бөөснөөс эхэлсэн ч дараа нь уушигны хэлбэр шилжэв. Энэ нь ялангуяа Төв Азийн хойд хэсэг болон Европт хүчтэй нөлөөтэй байв. Хүйтний улиралд бөөс ховордсон ч өвчин хүнд амьсгалаар дамжин тархах боломжтой байв. 14-р зууны дунд үед Европ твийг олон хүн харанхуй, хоцрогдсон гэж үздэгч үнэндээ тийм байгаагүй. Хүмүүс гүн шүтлэгтэй, улмаар мухар сүсэг ихтэй, хүн ам олон, хөдөлгөөн ихтэй, олон талаараа нэлээд хөгжсөн нэгэн байв. Нийгмийн бүх давхаргын хүмүүс цэрэг, мөргөлчин, худалдаачин, түшмэл зэргээс ахуулаад хол замд гарч ажил үйлээ хөөцөлддөг байсан бөгөөд хойд Италийн хотууд худалдаа 8-аараа маш баян газар байлаа. Хот суурингууд нь ягт хүн амтай байсан. Жишээлбэл 1347 онд Флоренц хот 10,000 орчим хүн амтай байв. Амьдрахад чинээлэг Европын өнцөг булан бүрээс хүмүүсийг татдаг газрууд байсан юм. Харин ийм газрууд л өвчнөд хамгийн таатай орчин болдог. Тэр жилийн намар зүүн зүгт орших хар тэнгисээс бусаж ирсэн далайчдын цус амьсгалаар дамжин нууцлаг аимшигтай тахал иржээ. Үүнийг хэн ч урьдчилж таамаглаагүй. Хойд Италийн хотууд бүрэн цочирдолд орсон юм. Габриэл де Мусси халдварт тахал хот суурин бүрийг хэрхэн хордуулж байсныг дүрслэхтэй. Үхэл цонхоор орж ирж нэг л хүн өвдөл гэр бүл нь бүхэлдээ халдвар авдаг. Мөн нас барсан хүмүүсийг оршуулахад бэлтгэж байсан хүмүүс ч адилхан өвчнөд нэрмэгддэг байв хэмээн бичсэн байдаг. Тахал ийм хурдтай аимшигтайгаар тархана гэж хэн ч бэлтгээгүй байсан юм. Ердөө 3 сарын дотор хүн амын 20% нь нас барсан. Тахлын шалтгааны талаар тухайн үед тархсан нэгэн тайлбар нь хорийн онол байсан юм. Энэ нь өвчин, цус, шар цус, салстын тэнцвэр алдагдсанаас үүсдэг гэсэн дундад зууны уламжтай ойлголттой зөрчилдөж байв. Эмч Жентили энэ онолыг дэвшүүлсэн анхны хүмүүсийн нэг юм. Амьсгалаа гаргах үед хорт уур агаараар дамжин халдвар авдаг. Ингэснээр өвчин хүнээс хүнд, бүс нутгаас бүс нутаг тархдаг хэмээн тайлбарлажээ. Хитрхи шашинтлаг байсан тул өөр боломжит шалтгаануудыг ч бас дурдсан. Үүнд нар сарны хэртэлт, гариг эрхсийн давхцал, мөн тогтоол уснаас ус суух, ялзарсан цогцсны өмхийн үнэр салхиар туугдан өвчин болдог гэж үздэг байв. Жентилийн удалгүй тахлыг зогсоох аргагүй гэдгийг ойлгож, энэ өвчнийг урьд өмнө үзэгдэж байгаагүй аимшиг зүйл хэмээн тодорхойлсон байдаг. Өмнө нь ийм хор хөнөөлтөй өвчин хизээд ажиглагдаж байгаагүй. Гэсэн ч Жентли өвчтөе хүмүүсийг эмчлэхийн тулд чадах бүхнээ хийсэн юм. Тэрээр унтахтаа дээшээ харж шивтэхгүй байх, салаад навч идэхийг зөвлөж байв. Мөн хүнд шатанд орсон өвчтнүүдэд давирхай, цагаан сараан цэцгийн үндэс, хатаасан ялгац зэргээс бүрдсэн холцыг түрхэж, бие нь өөрөө идэгч магадгүй гэж найддаг байжээ. Мэдээч хэрэг энэ эмчилгээ нь үр дүнгүй байсан. Харамсалтай Жентли өөрөө 1348 оны 6 дугаар сарын 8-нд хар тахлаар нас барсан юм. Итгэгчид лалын шашинтнууд еврейчүүдийн хувьд залбирал нь олон хүнд эцсийн шүүлт мэт санагдсан энэ гай гамшигын эсрэг хамгийн ихний хамгаалалт байлаа. Магадгүй ангаах ухаан тусалж чадах байх гэж найдаж байв. Тухайн үеийн нийтлэг эмчилгээ нь хортой агаарыг хааж, биеийг бэхжүүлэх ургамал, амтлагч хэрэглэх явдал байв. Хүчтэй үнэртэй, хурц амттай орцууд түгээмэл байсан бөгөөд зад, цагаанга, кориандр зэрэг амтлагчуудыг өргөн хэрэглэжээ. Олон эмч, баян чинээлэг хүмүүст үйлчилж, маш хүнтэй орцтой ургамлын эм бичиж өгдөг байсан. Тэдгээрийн нэг нь маш хурц үнэртэй амбра байв. Амбра нь авраг халимны хоол боловсруулах эрхтэнд үүсэж, дараа нь далайд бөөлжигдэн гардаг бодис юм. Энэ ховор бодис өнөөдөр ч үнэртэн үйлдвэрлэлд өндөр үнэлгээтэй хэвээр байна. Мөн аг шатаахыг зөвлөж цууг ихээр хэрэгэлдэг байсан. Цууг хөвөн даванд шингээгээд нүүрнийхээ ойр барьдаг байжээ. Итали хүмүүс удалгүй тахлыг эмчлэх арга байхгүй ухаарч авралын найдвараа зөвхөн сүм хийд бурханд итгэх итгэлтэй л үлдээсэн юм. Гэвч шашин ч гэсэн тэднийг тахлаас хамгаалж чадсангүй. Өвчтөе хүмүүсийг асарч үххийнхэн өмнө намжлалыг нь сонсох зориг гаргасан ариун санваартнууд ч гэсэн өөрсдөө тахлын золиос болох нь олонтоо байв. Жижиг хотод хэдэл 60 санваартан нас барж, амьд үлдсэн ламнар гадагшаа гарч ёсол үлдэхээс айдаг болжээ. Мэдлэггүй байдал айдсыг нийгмийг бүрхэж, зарим нь тахлын халдвартай хүнийг зүгээр л харах төдийд дамжин хэмээн итгэж байлаа. Бусд нь бүр энэ тухай бодох төдийд л өвчин тусна гэж үздэг байв. Хин ч яхаа мэдэхгүй байсан. Нас барсан хүмүүсийг мөнгөөрч, гэр бүлийн гишүүд нь ч гэсэн оршуулах хүн олдохгүй болсон. Айлууд нас барсан хүмүүсээ шууд дуруу зөөж, Сиенагийн олон газарт асар том нүх ухаж, үхтлүүдээр дүүргдэг байв. Агноло хэлэхдээ би өөрийн 5 хүүхдийг гараараа оршуулсан.
зарим цогцыг нь маш нэмгэн шороогоор булсан тул ноход ухаж гарган мэрж идэж байлаа гэж өгүүлсэн байдаг. Эцэг эхчүүд өвчтөе болсон хүүхдүүдэд өөрсдийнх нь биш мэт хандаж асархаас татгалзаж байв. Эдгээр нийгэм бүрэн нуруу унсны тод жишээ байлаа. Хинч яхаа юу хийхээ мэдэхгүй байсан юм. Яг л ертөнцийн төгсгөл ирсэн мэт санагдана. Хүмүүн чанарын холбоосоо тасарч эхлэхийн хэрээр дундад зууны хүмүүсийн амьдрал нуран унж байв. Амьтдыг асар хөнгөө орхиж, тариалангийн талбай орооц хураагдaltaгүй ялзарч байв. Сена хотын нутгийн удирдагчид, хууль тогтоогчид нас барснаар шүүхүүд хаагдаж, гудамжинд дэг журам алдагджээ. Худалдаа бизнес бүрэн зогсож, талх нарийн бовны газрууд хаагдан, талх холтгоо болсон байна. Сенагийн сүмийн барилгын ажил ч гэсэн зогссон. Үнэн хэрэгтээ сүмийн гол танхим өнөө хүртэл дуусаагүй хэвээр байдаг. Учир нь тахал намтсны дараач барилгын ажлыг дахин эхлүүлээгүй юм. Сена хот болон түүний захын дүүргүүд нийтдээ 80 мянган хүн нас оржээ. Нас барагдцыг оршуулахын тулд нүх ухаж байсан ч цогцууд хэтэрхий их байсан тул цаг тухайд нь зайлуулж чадахгүй оршуулах ямар ч нөхцөл байдал байгаагүй. Венец хотод нас барагдцын тоо 90 мянгад хүрлээ. Флоренц хот хүн амынхаа таллыг алдав. Ийм нөхцөлд хэн ч хизээч үхэж магадгүй гэсэн бодлоор дүүрч өдөр бүрийг сүүлчийнхээ өдөр мэт өнгөрөөж ихсэн зайлшгүй хэрэг. Италийн нийгэм ёс суртахууны дороотолд орж эзэнгүй орхигдсон байшингууд нийтэд хамаарах зүйлс мэт болсон. Таарлсан хэн ч хамаагүй эзэлж авдаг болсон байна. Giovanni Boccaccio хүмүүс хэтрүүлэн уух, амьдралыг таашаах, дуулж хуурдан зугаацах, өөрийн хүсэл тачааллыг аль болох хангах, болж буй бүхнийг инээж тохуурах нь ийм өвчний эсрэг хамгийн сайн юм гэж итгэж байсныг бичжээ. Иймээс тэд энэ итгэлээ бүрэн хэрэгжүүлж, өдөр шөнөгөө нэг мухалхаас нөгөөд орж хэтрүүлэн ууж, ихэнхдээ хувийн байшингуудад цэнгэлтэн наргиж, өөрсдөд нь хамгийн таатай хөгжилтэй санагдсан бүхнийг хийж байв. Үүнд тахилч лам, гэлэнмаанаар хүртэл зугаацаж, мөнгө өрөх, мөрөө тавих талаар хэн ч санаа зовхоо болжээ. Тэдэн дундаас олон хүн ч амьдралаа нийтийн гудамжинд дуусгасан байна. Boccaccio цааш нь хэлэхдээ асуудал ийм хэмжээнд хүрсэн тулд нас барсан хүмүүсийг бид өнөөдөр ямаг хэрхэн хардагтай адилхан байдлаар үзэх болсон. Өдөр бүр цаг тутам сүмийн өмнө маш олон цогц авчирдаг тул нэг бүрчлэн оршуулах, эртний заншлыг хадгалах ариун газар хангалтгүй болсон. Бүх бус дүүрсний дараа сүмийн оршуулгын газруудад асар том сууг ухаж, шинээр ирсэн цогцуудыг хэдэн зуугаар нь тийш насхан шороогоор дарж, нэгийг нөгөөгийнхэн дээр яг л хөлөг онгоцны ачаа шиг давхарлан овоолдог байв хэмээн дүрсэлжээ. Өөр нэгэн түүхч цогцуудын дээр цогц нэмж, дээрээс нь баг зэрэг шороо асгана. Ингээд л дээрээс нь дахиад давхарлан овоолдог нь яг л лазаниад бясалгыг үе үеэр нь давхарлаж тавьдагтай адил хэмээн тэмдэглэсэн байна. Европын бусад хэсгүүд ойртон ирж буй тахалд бэлтгэж эхэлсэн ч гэсэн тэдний бэлтгэл ажил хангалтгүй байлаа. Аялагчид мөргөлжтэй авчирсан аимшиг түүхүүдийг олон хүн ноцтойгоор хүлээн аваагүй юм. Гэсэн ч хар тахал үхлийн аян замаа өргөжлүүлсээр 1348 оны хавар гэхэд Францын өмнөх тэсэгт хүрчээ. Католик сүмийг ард олноо хамгаалж чадсангүй гэж олон хүн үзэж, үүний улмаас хэд туйлширсан нэгэн бүлэг гарч ирсэн байна. Тэднийг флагелантууд гэдэг байв. Тэд хар тахлыг бурхны уур хилэн хэмээн үзэж, сүмийн эрх мэдэл шууд халдаж эхэлсэн. Шашин туйлын гүн авцсан тэр цаг үед зарим нь бурхан хүн төрлөختнийг шийтгэхээр тахлыг илгээсэн. Үүнийг ертөнцийн төгсгөлийн дөрвөн морьтны нэг хэмээн итгэж байв. Энэ өвчин ууртай бурхны ажил биш гэж юу? Тэр Египтийг тахлаар шийтгээгүй гэж юу гэж чанга дуугаар дуудан эрэгтэй эмэгтэй хүүхдүүд нийлэн хөл нүцгэн хот тосгодоор дамжин залбирал уншин алхдаг байв. Зарим ширүүн носон хувц өмсөж өөрсдөө шийтэх маягийн зан үйл хийдэг байсан. Английн төгс Роберт тэднийг урд хойноод улаан загалмай зурсан бүрхүүлтэй 3 салаа бүхий ташуур барьсан хүмүүс хэмээн дүрсэлсэн байдаг. Ташуурын салаа бүр дээр хурц зүйлээр зангидсан байж тэд алхах зураа Христийн шашны магтаалыг уншиж ээлж дарааллан өөрсдөө ташуурддаг байв. Үүнийг гимшлийн илэрхийлэл Иесус хүмүүсийн нүглийг цайруулахын тулд туулсан зовлонг дуурайх оролдлого гэж үзсэн. Ийм хүчтэй гимшлийн үйлдэлийг бурхан үлдээх ёстой гэж юу? Одоо л тэрийн аимшигт гай гамшигыг тэднээс холдуулна гэж тэд итгэж байлаа. Хотуудаар дайран өнгөрөх, тэдний сүрчин ёстол олон үзэгчдийг татаж, аврал ирж буй хүмүүсийг дагуулдаг байв. Гэвч ийм өөрсдийнхөөрөө шашин шүтэх хэлбэр нь сүмийг ихээхэн түгшээж, эдгээр хүмүүсийг солиотой төдийгүй аюултай гэж үзэхэд хүргэсэн юм. Тахлын эд үед энэ бол хамгийн хэрэггүй зүйл байлаа. Үнэн хэрэгтээ тэдний итгэл найдвар нь талаар болж, харин тэдний үйлдэл тахлыг бүрч улам хурдан тараахад нөлөөсөн байх магадaltaй. Тэгвэл бурхан яг юунд ингэтлээ урласан юм бол? Европт католик сүмийн авилга завхарлуу, эсвэл төв даяар тасвартгүй өрнсөн дайнууд уу? Франц, Англи хоёр байнгын дайтаж, Герман, Италич муу адил байсан. Италийн хот улсууд хүртэл хоорондоо дайсагнж байлаа. Дайн гэдэг дээрэм тон бол хэрцгийлэл цус дагуулдаг. Магадгүй бурхан итгэжтийг загалмайтны аян дайнд амжилт гаргаж чадаагүй. Ариун газрыг нь мусульман шашинтнуудаас цэвэрлж чадах хүн төлөө шийтгсэн болов уу? Эсвэл Христийн Европ, еврейчүүдийг нутагтаа амьдруулахыг зөвшөөрсөн дуурласан хэрэгүү? Эцсийн эцэст жинхэнэ бурханыг үгүйсгэхээс илүү нүгэл гэж юу байх вүлээ? Тэднийг чөтгөрийн элч гэж үздэг байсан шүү дээ. Магадгүй бурхан тийм учраас уурлуулсан байж болох юм гэж хүмүүс ярьцгааж байв. Иймээс Европ даяар
еврейчүүдийг итгэгчдийг устгахаар хуйлдаж байна хэмээн буруутгаж, Бурханд итгэгч бүх хүмүүсийг тахлаас аврах цорын ганц арга нь еврей хүн амыг шашинд оруулах, цөлөх, эсвэл устгах явдал гэж үзсэн юм. Еврейчүүд өөрсдөө ч хар тахлаар нас барж байсан ч Христэд итгэгчид тэдний нас баралтын төвчнөөс өөрсдийнх нь бага байна гэж зүтгэдэг байв. Энэ нь үнэн хэсэг нь тогтооход хэцүү ч гэсэн еврей шашны хуулиар шаарддаг ариун цэврийн дадлууд тухайлбал өдөрт хэд хэдэн удаа гараа угаах ёстой байсантай холбоотой байж болох юм. Дундад зууны ихэнх хүмүүс амьдралынхаа турш гараа угаахгүй байх тохиолдолд илтгэх байсан бол еврей шашны хуулиар хоолны өмнө болон дараа, бие зассны дараа өглөөс эрэхтээ заавал гараа угаах ёстой байв. Ерөнхийдөө хот суурин газрын еврей хорооллууд бусад газруудаас хавьгүй цэвэрхэн байдаг байсан юм. Магадгүй ариун цэврийн стандарт нь еврей хүмүүс энэ аимшигт үеийг даван туулахад нь туссан байж болох. Гэвч еврейчүүдийн дундах нас баралтын төвшин бусад шашнуудынхаас бага байсан ч гэсэн тахлын улмаас амиа алдсан еврейчүүдийн тоо мөн аимшигтай их байв. Пап лам еврейчүүдийг хар тахалт буруугүй тэднийг хамгаалах ёстой гэж тунхаглаж байсан ч нөхцөл байдал хяналтаас гарч хэн нэгнийг буруутгах гэсэн хүмүүсийн цөхрөл хит гүнзгий болсон тул Бурханд ойр гэгддэг пап лам шиг хүчтэй хүний үг хүртэл нөлөөгүй байсан. Аврал олоогүй хүмүүс золио сайж эхэлснээр тахлын их үүсэр усанд байна. Хин нэгэн худгуудыг хордуулж байна гэсэн цуурхалт харав. 1348 оны хавар Францын Каркасон, Нарбон хотуудад еврейчүүдийг гэрээс нь чирэн гаргаж нунтаг бодис тээж явсан, унтны усыг хордуулсан гэж буруутгасан байна. Олон еврейчүүдийг эрүүдэн шүүж өдөр бүр цаазалж байв. Энгийнээр хэлбэл тахлыг далимдуулан еврей мөнгө хүлэгчдэд өртөө байсан олон хүмүүс зээлдүүлэгч еврейгээ хөнөөж өрнөөсөө салах боломж олж өгсөн юм. Заримынх нь хувьд энэ бол бүр алдаж болохгүй, бүр удаан хүлээж авсан боломж байлаа. Олон газарт еврей нийгэмлэгүүд хар тахал ирэхээс ч өмнө устгагдсан байна. Фрайбург, Мюнхен, Нюрнберг болон Германы бусад томоохон хотуудад еврейчүүдийг цөлөх, эсвэл шатааж цаазалж байв. 1349 онд Швейцарын Базель хотод еврей нийгэмлэгийг бүхэлд нь устгасан бол мөн тэр жил Германы Вормс хотод айдас давтсан еврей хүмүүс олноороо амиа хорлсон. Европын хамгийн том еврей нийгэмлэг Германд, Майнц хэмээх хотод байсан бөгөөд тэд Христэд итгэгчдийн довтлогоонд эсэргүүцэл үзүүлж 200 гаруй довтлогчдыг устгажээ. Гэвч өшөө авалт илүү хурдан бас хэрцгий байв. 1349 оны 8 сарын 24-нд 6000 гаруй еврей хүнийг алсан. 1350 он гэхэд хар тахлын сүрлээс амьд үлдсэн еврейчүүд ч гэсэн үүмэн самууны хөлд дарагдан амиа алджээ. Бельгийн Брюссел, Антверпен хотуудад еврей нийгэмлэгүүдийг бараг бүтэн устгасан байв. 1390 он гэхэд Герман, Франц, Англи ихэнх еврей нийгэмлэг бүр мөсөн алга болсон. 1350 онд Германы Франкфурт хотод 19,000 еврей хүн амьдарч байсан бол 1400 он гэхэд тэдний тоо 10 хүрэхэргүй цөөн болсон. Харамсалтай нь энэ түүх баруун Европт даяар ижил байсан юм. Харин тахал Европын еврейчүүдэд үзүүлсэн нөлөөг хэмжихийн аргагүй. Энэ байдал еврейчүүд зүүн Европ, ялангуяа Польш руу олноор нүүдлэх явцыг эрчимжүүлсэн бөгөөд тэнд тэднийг их 3 дахь Казимир хаан хүлээн авч хамгаалж байв. Сонирхолтой нь далайд гарцгүй Польш улс Европын бусад хэсгүүдтэй харьцуулахад тахалт харьцангуй бага өртөж хүн амынхаа 4/1-ийг л алдсан байна. Баруун Европ 400 гаруй жилийн турш еврей амьдралын төв байсаар ирсэн ч гэсэн аимшигтай үзэн ялтанд суурилсан гадуурхлын улмаас энэ байдал нь бүр мөсөн үгүй болсон. Ром хот Христийн шашны төв байхаа болсон. Олон жилийн турш пап лам нар Авиньонд суурьшиж энэ хот урлаг, улс төр, шашин судлалын төв болсон. Папын ордон асар том бүтцтэй 600-аас 700 хүнийг хамарсан ивэл эрх мэдлийн төв байв. Тэр үед пап лам 6 дугаар Клемент эрх мэдлийг барьж байсан. Бурхны газар дээрх төлөөлөгчдийн хувьд тэр ард олныг аварна гэж олон хүн найдсан юм. Клемент тахлын хүчийг сулруулж, Бурхны уурыг намжаахын тулд нэмэлт мөргөл, шашны ёслол, жагсаалуудыг идэвхтэй зохион байгуулсан. Гэвч энэ бүхэн ямар ч үр дүн өгөөгүй. Айд сандарсан Клемент өөрийн эмч Гиде Шоляк руу хандсан байна. Харин Гиде Шоляк өвчин хорт агаараас үүсдэг гэсэн миазмын онолд бат итгэдэг байсан. Тэрээр пап ламд өөрийгөө бусдаас бүрэн тусгаарлахыг зөвлөж, цусаа гаргаж цусаа шингэлэх, жимсгэн болон сайхан үнэрт зүйлсээр зүрхийг бэхжүүлж, галаар агаарыг ариусгах хэрэгтэй хэмээн зөвлөжээ. Пап лам Клемент түүний зааврыг дагаж зарц нараач оруулахгүйгээр өөрийгөө тусгаарлан 2 том модон галын доор байнга суудаг байв. Өөрийнхөө аюулгүй байдлыг бодож хотыг орхин зүхтахыг хүсэж байсан ч нэр хүндээ алдахаас болгоомжлсон Ги үлдэж хоцоржээ. Тэр өвчтөе хүмүүсийг эмчлэхийн төлөө тасралтгүй ажилласан ч эцэст нь эмч нар огтхонд тусалж чадсангүй, юу ч бүтсэнгүй. Өмнөх тахлуудад зарим нь эмчилгээ байсан бол энэ удаад юу ч байсангүй хэмээн хүмүүсийн хараалыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон юм. Тэрээр мөн чадах чинээгээр хичээсэн ч гэсэн хүмүүс тасралтгүй халуурч
цав орчмонд буглаа гарч нас барсаар байна гэж бичжээ. Ямар ч эргэлзээгүйгээр гийч гисэн өөрөө тахлаар өвчлсөн байв. Гэвч гайхалтай нь тэр бугалсан цэврүүнүүдийг зүсэж өөрийгөө эмчилж чадсан. Дараа нь тэр би бараг 6-7 хоног тасралтгүй өвдөж үхэл маш ойрхон байлаа. Ойр тойрныхан минь бүх хүмүүс намайг үхнэ гэж бодож байлаа хэмээн тэмдэглэсэн байдаг. Би бурхны ивэлээр амьд үлдсэн хэмээн нэмж бичжээ. Гайхамшигтайгаар эдгэрснийхаа дараа ги тахлын шалтгаан эмчилгээг олохын тулд ууггүй ажиллаж цогцсууд дээр задлан шинжилгээ хийж эхэлсэн байна. Харин Паплом Клемент ч хар тахлаас ямар нэгэн байдлаар амьд гарч чаджээ. Харин ордны гадна хүн амын 50-аас жилийн хувь нь нас барсан байлаа. Хотын 7,000 байшин хоосорч захын дүүргүүдээр бүр хоосон болов. Зөвхөн 6-7 хоногийн дотор ихэд 11,000 хүнийг оршуулсан байна. Эцэст нь Авиньон хот хүн амынхаа талыг кардиналуудынхаа 3/1-ийг алдсан. Ийм олон нас баралт гарсан тул Паплом шинэ оршуулгын газрыг ариусгах, ажиллах тушаал гарах хэрэгтэй болсон юм. Ялдарч буй цогцсуудын овоо асар том асуудал болж цогцсуудыг хаяхаар Ром мөрнийг хүртэл ариусган ажиллажээ. Христийн шашны зүрх болсон газар ч гэсэн тахлаас мултарч чадаагүй нь тодорхой байв. Тахал хойд зүг рүү дөхөхийн хэрээр Францын хаан 6 дугаар Филипп Парисын их сургуулийн анагаах ухааны факультетаас тайлан гаргаж өгөхийг хүсжээ. Тэрээр ойртон ирж буй 8 шиг тахлын шалтгааныг мэдхийг хүссэн юм. Тухайн үеийн хамгийн орчин үеийн шинжлэх ухааны мэдлэг гэж тооцогддог байсан уг тайланд эхний шалтгаан нь 1357 оны 3 дугаар сарын 20-ны өдөр үдээс хойш яг 1 цагт Хумхын орд 3 дээд гаригийн томоохон давхцал бий болсон бөгөөд ангараг Бархас байт хоёрын давхцал нь агаарт асар их тахлыг авчирсан хэмээн дурджээ. Хоёр дахь шалтгаан нь эдгээр гаригуудын давхцалтай нэгэн зэрэг үүссэн агаарын ялзрал бөгөөд энэ өтгөн, догшин, өмнө зүгийн салхины хүчтэй салхилтаар тархсан. Иймээс бохирдсон агаарыг амьсгалахад зүрх рүү нэвтэрч сүнсний мөн чанарыг ялзруулдаг хэмээн тайлбарласан байна. За тэгэхээр энэ тайлбар бол цаг тухайн үедээ хамгийн шинжлэх ухаанч, хамгийн үнэн зөв бодтой ийм тайлбарыг тооцогдож байгаа шүү дээ. За цаашаа үргэлжлэе. Иймд факультет дараах зүйлүүдийг зөвлөжээ. Бурханд даруухнаар хандаж залбирах, нарны хурц гэрлээс хол байх, агаарт хит халуун үед хүйтэн уус асгаж сэрүүцэх, өрөөнүүдийг сарнай, нийл цэцгээр чимэх, идэж ууж буй зүйлээ хүйтэн байлгах, мөн биеийн хүчний дасгал, усанд орохоос болгоомжлох хэрэгтэй гэжээ. За тэгэхээр тэр үеийн одоо хамгийн академик, хамгийн боловсрсон хариулт судалгаа нь одоо ийм байж тээ, тий. Одоо өрөөндөө сарнаа тавиад цэцгээр чимчих юм бол ер нь бол тийм ариун үнэртэй гоё газар руу өмхий тийм бузар агаар орж ирэхгүй гэж үзэж байгаа байхгүй юу. За. Гэсэн ч агаарын ялзралтай холбоотой тайлбараас үл хамааран тахал хойд Европт даяар тархсаар байв. 1348 оны 100 гэхэд хар тахал Британи улсын өмнөх бомбтуудад хүрсэн. Тэнд амьдарч байсан 5-аас 6 сая хүний 90% нь хөдөө нутагт газар тариалан эрхлэн амьдардаг байв. Олон зууны турш харьяат тариачд өөрсдийн жижиг газрыг эзэмшлийнхаа төлөө эзэндээ түрээс төлсөөр ирсэн. Олон хүний амьдрал хүндхэн байв. Хөдөлмөр нь бие махбодыг туйлдуулдаг. Цалин маш бага байсан тул олон хүн зүгээр л амь зогоож байлаа. Хар тахлын дараах үе тэдний амьдралыг огт төсөөлөөгүй байдлаар өөрчилж байв. Бристолийн бомб хот хамгийн анх нөлөөлөлд өртсөн томоохон хотуудын нэг байсан гайхах зүйл биш. Британи улсын 2 дахь том хот худалдааны гол төв нь байсан. Тахал том тосготыг дайрч өнгөрөх үед 1348 онд нас баралт эхэлж 4 сарын дотор 1500 хүнтэй байсан нийгэмлэг 600 хүнтэй л болсон байна. Тахал маш хурдан тархаж өдөрт 7-оос 8 км зайд тэлж байв. 6-аас 8 сарын дотор Шотландд хүрч 1350 онд Скандинав, Герман, Орос руу тарсан. Вилшаймын нэгэн иргэн Николас Дэни 1349 оны 5 дугаар сард нас баралт эхлэхийг харжээ. Тэр анх ах Вильямаа алдсан ба ойрхон эхнэр дараа нь 3 хүүхдээ алдсан. Дараа нь ээж нь ч гэсэн нас барсан. Иймэрхүү золгүй явдал Английн олон тосгонд тохиолдсон. Жеру хотод 80% нь нас барсан. Өмнө байсан өдөр тутмын амьдрал зогсож, харанхуйлал, цочрол, гуниг айцсаар дүүрсэн нь ойлгомжтой. Николас ахыхаа гэр түүний хідэнга газар мөн ихийнхаа эдлэн өвлж авсан. Ингэснээр тэр тахлын өмнөх үеэсээ 3 дахин баян болсон байна. Дэлхий өөрчлөгдөж, Английн олон тариаланчин гэр бүл тахлын дараах хөрөнгө нэгсэж байв. Хөдөлмөрчид, гар урчууд, үйлчлэгчдийн дутагдaltaй болсон тул өндөр цалин, хямд түрээс шаардагдах болсон. Хуучин дэг журам нуруу унж, тогтолцоо занал хийлэлд өртсөн. Хэдийгээр олон хүн хууль ёсоор ноёдтой хамааралтай байсан ч гэсэн илүү сайн цалин авахын тулд өөр газар ажиллах болсон. 1349 оны тахлын дунд 3 дугаар Эдвард хаан ажилчдыг 6 жилийн өмнө байсан шигээ цалин авахыг шаардсан хуулийг баталсан. Тариаланчдын хөдөлмөр эрхлэх эрх хязгаарлагдаж, торгуул ногдуулсан ч хинч хатуу хүнд ажлыг дахиж хийхийг хүсээгүй тул хууль үр дүнгүй болсон. Хөдөө орон нутгуудаар олон амьд үлдсэн хүмүүс илүү сайн боломж, шинэ эхлэл хаан хотууд руу нүүж эхэлснээр харьяат байдлын тогтолцоо ч гэсэн алдагдсан. Хар тахлыг түүхэн хувирлын цэг гэж нэрлэдэг. Феодализмын систем нуруу унж, анги давхаргын нөлөө суларч, академийн мэргэжлэнүүдэд итгэх нь багассан.
Энэ нөхцөл байдлаас ямартай ч Европ амьд үлджээ. Тахал 10 жил тутам давтагдан ирдэг байсан ч хүмүүс түүнтэй зохицон амьдарч сурсан байна. Европт амьд үлдсэн хүмүүст амьдралаа босгож эхлэв. Паплан бурхан талархаж, итгэгчдийг дахин аян замд гарахыг уриалсан. Итали улсад тахлын голомт байсан газар нийгэм, соёл, шашинд их өөрчлөлт гарсан. Дундад зууны дараах шинэ сэргэлт буюу Ренессанс үе рүү хүргэсэн. Энэ үе нь түүхэн дэх урлаг, уран зохиол, шинжлэх ухаан, архитектурын хамгийн агуу бүтээлүүдийн үе юм. Амьдрах биш, амьд байхад хамгийн хэцүү 100 байсан ч хүн төрлөختөн хар тахлыг даван туулж чадсан. Мөн дараагийн 300 жилд тахлын үе үеийн дэгдэлтээс амьд гарч чадсан. Харин хар тахал гэдэг бидний мэддгээр бол тарвган тахал юм. Учир нь тарвга гэдэг амьт нь өөрөө харахны хамаатан баггүй юу? За тэгэхээр биш үү? Яг үндэ та нар бол ингээд бүдүүн том харахыг барьж аваад боож идээд идэг байх нь шүү. За миний бичлэг энэ хүртэл үзсэн танд баяр хүргэе. Та ялагч боллоо. Юу hodсон бэ гэвэл би ийм захиалга авч байгаа. Энэ харахад зүгээр юм ингийн хоёр талтай зурагтай. Гэхдээ гэрлийн насаа бол зураг тодордог. Тэгэхээр хамгийн түрүүнд үзэж дуусгасан хүнтэй комент хийрээ. Комментээр дугаараа холбогдох. Одоо Facebook-ээр ч юм уу Instagram хаягаа үлдээгээрэй. Тэгэхээр тэр хамгийн ихний хүнд би үнгүүгээр өссөн юм хоёр зургийг нь хэвлж өгөхөөр шагнаж байна. Та над руу холбогдоорой. За харин бус хүмүүст нь хэлэхэд ийм захиалга авч байгаа шүү. Хоёр талтай зурагтай гэрэлтдэг. Тэгэхээр энийг би хоёр зурагтай 60,000 төгрөгөөр. Тэгэхээр би энийг хоёр зурагтайг 60,000 төгрөгөөр захиалга авч байгаа. Мөн захиалга авах хүмүүс би тайлбар хэсгээр өөрийнхөө Instagram-ыг оруулчих. Холбогдоод захиалга өгөөрэй. Баярлалаа. Та хайртай хүмүүстэйгээ хамтдаа үлдэх мөчөө мөнхөлмөр байна уу? Олон жил өнгөрсөн ч хуучрахгүй, өнгөө алдахгүй 3D зураг танд хамгийн дурсамжтай мөчигтэй нь хадгална. Хайртай хүмүүсээ үргэлж дэрэгдээ байлгацгаая. Та бидэнтэй чатаар холбогдож яг одоо захиалаарай.